За сайн байцгаана уу. Энэ сайхан өдрийн мэндийг хүргээд хашаанда тарьсан нэмийн ургамал мугва буюу шар дээрээр мэдчилье. Та бүхэнд танилцуул энэ нэмийн ургамлыг. За энэ нэмийн ургамал нь олон наст нэмийн ургамал. Тийм учраас энийг би намар 8 сард юм уу эсвэл хавар 3 сард ингээд тайраад тэгээд ингээд шороонд суулгачихлаар энэ ингээд өөрөө үндэслээд гараад ирдэг айгуу гоё. Энийг болохоор би нүдэн намар 8 сард тариад ингээд шороонд суулгасан. За зарим нэг нь болохоор ингээд дараасаа ингээд энэ зарим нэг нь гарсан. Гэхдээ зарим нэг нь бол бүрэн гараагүй, зарим нь хатсан, зарим нь бол ер нь тэгээд ихэнх нь ингээд их сайхан гараад ирсэн. Их сайхан олон наст ургамал болохоор их зүгээр. Тэгээд мөгөө юу энэ шар дээр нь болохоор мэдрэлийн гаралтай бүх төрлийн өвчнөд сайн, ялангуяа хүний сэтгэл санааг тайвшруулах, их тайван амраах, хөгшин өндөр настай хүмүүс ялангуяа зөнөх өвчин гэж тийм байхгүй хэрвээ энэ мөгөө юу шар дэрийг уух юм бол тэгээд энэ нь болохоор эмэгтэйчүүдийн өвчнөд их сайн, эмэгтэйчүүдийн өрөвсөл, самны мөөгөнцөр зэрэг дээд зэргээр сайн, мөн хоолойн өвчин дээд зэргээр сайн, хоолой өвтгөд бол мөгөө уу шар дээрээ цайгаар хоолойгоо зайлахад ерөөсө хоолойны өвчин маш хурдан зүгээр болж байлаа. За тэгээд мөгөө уу шар дээрийг одоо ханиалгах, халуурах энтерд бол цэрэ углах зорилгоор бас уун. Тэгээд их халуунтай үед бол мөгөө цайнд ороход бол халууныг бууруулна. За энэ бүхнийг би даяад бичиж оруулъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.